Сайн мэцхан нөхдөдөө та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн унших үлгэр бол цэцэн бэр. Нэгэн нутагт тал дүүрэн малтай, гэр дүүрэн хогшилтай, автар дүүрэн эрдэнэстэй химжээлшгүй баян ухаантай амьдардаг байжээ. Гэвч тэр баяны өв залгамжлагч ганц хүн ухаан муутай, усан тэнэг нэгэн байв. Аргим их эд хөрөнгө энэ хүүд үлдээвэл усны хоол болоод дуусна хэмээн сэтгэлэн зовнсон баян эр нэгэн өдөр хүүдээ ядуу айлын үнэнч ухаалаг охиныг гэргий болгон авч өгөхөөр шийджээ. Ингээд ирж сурсаар тэр нутгийн захад амьдардаг 3 хар ямаатай хүрэн бор эсгий гэртэй айлын сэргэлэн цовоо цэцэн цэлмэг охиныг олж эцэг ихт нь сүй тавин бэр буулгав. Ингээд баяны ганц хүүгийн 20 найр нэжгэр болж 40 хоногийн их найр хийв. Бэр өглөө бүр эртлэн босч бүсгүй хүний хийх ёстой бүхий л ажлыг өөлх юмгүй өв тэгш хийж гүйцэтгсээр байв. Энэ нутгийн эмэгтэйчүүд нөхрөөсөө эртлэн босож гэртээ нарны гэрэл оруулан галаа түлж дулаан болгон хоол цайгаа чанан хонь малаа бэлчээрт гаргадаг заншилтай юм. Нэгэн өдөр нас өндөр болсон баяны ихнэр бэрийнхээ хэр шуналтай болохыг үзэхээр шийджээ. Тэгээд олны дунд өмсөж явдаг гоёл чимэглэлээ дэлгэн тавиад удахгүй болох ноёдын чуулганд би аль нэг нь өмсгөл дээр вэ хэмээн асуув. Бэр хүнд чулуун чимэглэл бүхий алтаар цутхан хийсэн толгойн чимэглэлийг харж зогссноо түүнийг далд хийгээд сайн дарахны ур ухаанаа шавхан хийсэн мөнгөн гоёлыг нь аваад олны нүдэнд тоос их бий. Тоосон дотор шороо их бий. Тоосон дундх шороо нүдэнд чигдвэл тоогүй юм болно. Тоолж барамгүй их хөрөнгөө харж сууй гэвэл тоос буугаагүй хурц соргог нүдтэй байх нь чухал гэжээ. Бэрийнхээ энэ шийдлийг хараад баяны ихнэр санаа намарч манай бэр ямар ч эдийн шуналгуун дээр бас эд хөрөнгөө аривжуулан хамгаалах ухаантай юм байна гэд түүнд гэрийнхээ хамаг эрх мэдлийг шилжүүлжээ. Тэр нутагт айлын мал тонож эд хөрөнгийг нь сүдэгдэг хэсэг дээрэмчид бас амьдардаг байв. Нэгэн өдөр бэр хонио бэлчээлж яваад тэр дээрэмчид ирж байхыг харжээ. Гэртээ дуулгах гэхэд газар арай хол. Хонь малаа орхиод явчихвал дээрэмчид туугаад явчихна гэж санаад бүсгүй хэрхээ шийдэж ядан хэсийг зогсов. Тэгснээ зостын голын улаан шавраар нүүрэндээ бигнүүр тавиад бүх хонио улаан шавраар будчихад малынхаа захад уйлан хайлан хөвтөв. Дээрэмчид давхилцаар ирээд улаан өнгөтэй мал, улаан царайтай бүсгүй хоёрыг хард зогсноо юу болсныг асуувал манай нутагт хүн малыг хөнөөх гайтай өвчин нүүрлээд байна. Тэр өвчин олон хүн мал хуран цугласан газарт тэнгэрээс буун ирдэг гин түүнд итгэлгүй малаа туугаад гарсан би ийм болцоход байна гэж хэлжээ. Үүнийг сонссон дээрэмчид хайж сандран бүгдээрээ таран зогтов. Тэнгэрээс бөөн хүний дээрээс буун ирдэг аимшигт өвчнөд нэрвдэхгүй тул дээрэмчид хүний олноос дайчин нэг нэгээрээ таран зогтсаар тэр нутгаас гаран явж дахин хизээч эргэж ирсэнгүй. Бэрийн энэ уран аргыг сонссон нутгийнхан түүний цэцэн ухааныг бишрэн магтаж хаад ноёдын хуралд урин оролцуулдаг болсон бөгөөд уран бэрийнхээ арга ухааныг хүлээн зөвшөөрсөн баян эрч насныхан эцэд сэтгэл зовох юмгүй амар тайван хадан гэрлүүгээ явсан гэн. За ингээд хүүхдүүдээ үлгэр энд хүрээж жаргаж байна. Үлгэрээ сонссон та нартай маш их баярлалаа. Үлгэрээс сурах юм их бий. Баяртай хүүхдүүдээ.